Хэрвээ та хайртай хүмүүсээ үнцэнтэй гэж боддог бүхнээ алдчих бол амьдралыг үзэн ядах байсан уу? Эсвэл үлдсэн бүхнийг өөрнүүдээр харж өөр үнцийг аран ирж бүхнийг дахин эхэлж чадах байсан уу? Ихэнх хүмүүс үзэн ядахыг сонгодог. Яагаад гэвэл зовлон зарим хүнийг өөрчилж засрахгүй гэрээвдэлдэг. Гэхдээ бүх хүн яг адилхан өөрчлөгддөггүй. Зарим нь үзэн ядалтаар дүүрдэг бол нөгөө зарим нь тэр бүхнийг давж бусдын төлөө амьдрахыг сурдаг. Анжел Битц, Отанаши Канада хоёр бол яг энэ асуултын хоёр өөр хариулт. Нэгээс нь амьдрал бүхнийг булааж авсан, нөгөөд нь амьдрал хамгийн том бэлгийг өгсөн. Гэхдээ тэр дөрүүдийг ойлгохын тулд эхлээд анимагийн ертөнцийг ойлгох хэрэгтэй. Тийм болохоор баруун дээр харагдаж байгаа товч дэлбэрийг үтчихэд ороод ирэхийг та бүхнээс хүсэж байна. Нэг өдөр сэрэхэд чи өөрийгөө хаана байгаагаа мэдэхгүй. Өнгөрсөн дурсамж байхгүй. Яагаад энэ дэрснэж мэдэхгүй. Гэхдээ бусад хүмүүс чамны зүйлийг л хэлнэ. Бид бүгд өвчгсөн. Сонсоход инээдтэй сонсогдно. Гэхдээ аажмаар тэдний ярьсан зүйл үнэн гэдгийг ойлгоно. Энд байгаа хүмүүр амьдралдаа биелүүлж чадаагүй хүсэлтэй, шудраг бус хувьтайлантай, зүрхэндээ харуулсалт хийсэн чигтээ амьдралаас явсан. Тэгэд л чи болон тэд энэ ертөнцид гацчихсан байгаа юм. Энэ бол өхлийн дараа бас амьдралын өмнөх газар. Харин Отанашигийн хувьд би юуны төлөө амьдарч байсан юм бол гэх асуултан дээр болохын тулд өнгөрснөө дурсамжаа хайж эхэлнэ. Тэгэд эцэст нь сандаг. Түүний амьдрал ад жаргалтай байгаагүй. Тэр хайртай хүмүүсээ алдаж мөрөөдлөө ирээдүгөө алдсан. Гэхдээ хамгийн сүүлийн мөчид Отанаши нэг зүйлийг ойлгосон. Бусдад туслах шалтгаанаа. Тэр өхөөс өмнө эртний хандуулж бас өөр олон хүний амийг аварсан. Өөрөөр хэлбэл тэр амьдралын утга учирыг өөрийн аз жаргалаас биш, бусдын амьдралаас олсон. Энэ бол Отанашигийн философи. Амьдрал шудраг байх албагүй. Гэхдээ тэр нь амьдрах үнцнийг үгүй хийдэггүй. Харин Канада түүнийг бусад хүмүүс хүйтэн сэтгэл хөдлөлгүй гэж боддог. Гэхдээ Канада бол магадгүй нэмдэрх хамгийн сайхан сэтгэлтэй дүр. Тэр хэнийг ч үзэн яддаггүй. Хэнийг ч буруутгадаггүй. Тэр ердөө л өөрийн хийх ёстой зүйлээ хийдэг. Яагаад гэвэл тэр амьдрал талархаж чаддаг нэгэн. Хичнээн зовсон гэдэг нь огтон чамаагүй. Эндээс түүний философи гарч ирдэг. Амьдралын үнц нь ад жаргалтай байсан хугацаагаар хэмжигддэггүй. Харин амьд байна гэдэг нь өөрөө үнц нь. Канадад мөрөөдөл том зүйлийг их мэд харамсах зүйл байгаагүй. Тэр зөвхөн амьдрах боломж олгосон хүндээ баярлаа гэж хэлхийг хүссэн. Тэр хүн нь Отанаши. Түүний зүрх Канадын цээжинд цөглөж байгаа. Энэ нэм хинийний хайрын дүүх биш. Харин амьдралын үнцний тухай. Нэг нь амьдралынхаа утгыг бусдад өгсөн. Нөгөө нь тэр амьдралыг талархан хүлээн авсан. Тийм болохоор Анжел Битцийн хамгийн гонигтай хэсэг нь салж байгаадаа биш. Харин тэд эцэст нь амьдралаа хүлээн зөвшөөрсөн гэдэг нь. Учир нь хүн зовлонгоос сүгтэж мөн алдсан зүйлээ буцаан авч чаддаггүй. Гэхдээ тэр бүхний дараач амьдралыг хайрлаж чадна. Магадгүй энэ л тэдний хэлэх гэсэн хамгийн чухал мессеж баг. Амьдрал төгс биш, шудрагч биш. Заримдаа хайртай бүхнийг чинь булаан авна. Заримдаа ямар санаалгүйгээр шахлуулна. Гэхдээ тэр бүхний дараач амьдрах үнцэн байсаар байдаг. Та юу гэж хариулах вэ? Отанаши шиг бүхний алдсан бол та энэ ертөнцийг үзэн ядах байсан уу? Эсвэл Канада шиг байгаа бүхний хуулийн зөвшөөрч илүү их талархах байсан уу?